хүчнийг маань хоошоо татчихна гэсэн. Би бол сар гарan 2 сар алдсан байна гэсэн. Ингээд 3 сарын 1-ээс одоо 2 сарын 27-наас 2 сарын 27-28 гэдэг 2 өдөр ажиллаад 3 сарын 1-ээс гэж энэ компанид ажилласан. Өнөөдөр 6 сар гэхэд миний цалин 30 сая хүрсэн байна. Энэ компаниас нэг 90 гаруй сая төгрөг цалин авсан байна. Тэгэхээр амжилт гэж би бодож байна. Яг л одоо нөгөө 4 жил, 5 жил эсвэл 10 жилийнхаа хөдөлмөрийг хитгэн сард авсан байна гэсэн. Ингээд алдсан он жилээ би нөхсөн юм шиг надад санагдаад. Тэгвэл бидний тухайд юу вэ? Бид бол надаас би бол залуу хүн алдсан он сар жилтэй байдаг шүү дээ. Нэг 10-аас 15 жил буюу ажил хийж идэв шүү дээ. Тэгээ тэр ажил маань намайг тэр хүнтэн болгоогүй, тэр ажил маань намайг өртөө амьдсан болгоогүй юу? Тэгэхээр та хэдийн юу бодож байгаа вэ? Чи бас бодмоор байна. Эсвэл бодож үзсэн байна. Та хэдийн. Та хэдийн тухайд бол дор хаяж 30-аас дээш ажилласан байна. 30-аас дээш одоо хичнээн 30-аас дээш. Гэтэ 30-аас дээш жил ажилласан гэрнээ таны эцсийн зохицол тэтгэр байсан юм. Гэтэ тэтгэр чи амьдрал чинь өнөөдөр баялаг буюу амьдралыг чинь өнөөдөр мөрөөдөл болох аялал зүйлс чи явуулж чадчихсан юм боловс асуудал өнөөдөр ихтэй гэдэг сургалтаа. Тэгэхээр бидний тухайд бол ямар нэгэн ажил хийсэн ч бид яг тэр ажил дээр суралцахгүй үлддэг юм байна л да. Тэгэхээр зэвэрдэг гэсэн үг. Ерөөсөө залхуурдаг, ерөөсөө эрүүл мэндэ хайдаг, боловсруулалтаа хайдаг, зүгээр тэр ажлаа хийгээд тэр ажлаа залхуурч хийж эхэлдэг гэсэн үг. Амарчилж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө цэвэр шиг угаас ойлгомжтой. Нэг цалин угаас хоёр хувааж өгөх нь ойлгомжтой юм чинь ойлгомжтой ажил дээр ер нь хичээж ажиллаж яах юм. Гүрэж ажиллаж яах юм. Яг л адилхан цалин авах учраас суралцдаг гэсэн. Өөрөө дайждаг гэсэн. Ингээд өнөөдөр харин би танд юу хийх гэж энэ цогцруулаа. Тэгэхээр бид л оюуны хөрөнгө оруулалтыг, сэтгэлгээний хөрөнгө оруулалтыг, санхүүгийн хөрөнгө оруулалтыг, багийн хөрөнгө оруулалтыг хийдэг энэ Life гэдэг компани хамтдаа хичээе гэж би уриалах гэж өнөөдөр юм ирсэн юм аа. За бол дараагийн статистик дараагийн хэлсэн. Энэ Life гэдэг компаниас ярьсан. Хуцаад нэг энэ Life гэдэг энэ үйл өнөөдөр юу вэ? Тэгэхээр мөрөөдлийн чинь бодит болох нэг шатыг бэлдээд бэлэн болж байгаа. Life гэдэг амьдрал гэсэн. Ингээд одоо энэ бол гэрэл игээтэй амьдралыг ярих гэж байна. Гэрэл игээтэй амьдралыг бий болгохын тулд хүн ер нь бол хүсэж хүн ер нь бол мөрөөдөж байгаа цагтаа хүн сэтгэлж байдаг. Тэр ямар цаг вэ? Хүүхд цаг байна. Хүүхд цаг хүүхдүүдээ бодоод байна. Гэрэлтэй л байгаа зү боо. Юу ч хийгээд байгаа мэдэхгүй зүгээр гэрэлтэй л байгаа зү. Тэр үед ер нь хоол байж болох гэдэг, чигэр байж болох гэдэг, гайвуугай том хүч хийхдээ утас байж болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр цаг бол тэр үед мөрөөдөж байгаа. Хязгаар мөрөөдөж байгаа гэсэн. Мөрөөдөл нь юусоо тоолж барамгүй мөрөөдөлтэй байгаа гэсэн. Өглөө насаад нэг юм мөрөөдөж байгаа гэсэн. Маркс нь босоод нэг юм мөрөөдөж байгаа гэсэн. Ингээд мөрөөдөлтэй бий болж. Гэтэл манус яаж байгаа вэ? Би хэд яаж байгаа вэ? Маргааш босоод зээлтэй дээ. Тэдний зээл яаж хийндэ гэсэн бодол байгаа гэсэн. Ингээд юусоо бид бол бодолтой хүлээдсэн байгаа гэсэн. Амьдралаа хүлээдсэн байгаа гэсэн. Тэгэхээр энэ амьдралын шиг хүлээсийг тайлдаг компани гэдэг болох нь. Залуу цаашлаа. За цаашдаа энэ компани маань юу хийдэг вэ? Аялал жуулчлалын компани байгаа. Хөлөвдөр нь аялалдаг. Хөлөв бүдгийн юм гэхээр аялал дуртай хүмүүсийг бэлтгэдэг гэсэн. За аялал дуртай юу? Дуртай гараа үгүй. Аялыг ч боддгоо. Аялыг бодож байгаа юу? Бодож байгаа гэж тийм. За аялыг гэж хүн болгон бодож байгаа. Хүн болгоны бодол дотор бол аялал байна. Хаашаа, яаж гэдгийг мэдэхгүй байна. Яаж гэдэг ганцхан асуултыг өөртөө тавьж чадахгүй. Тэгвэл аялал дуртай хүмүүсийг бөөгнүүлдэг, хөлөв болгодог газар байна гэсэн. Тэгэхээр шатран дуртай хүмүүс шатраа тоглож явдаг, даамын дуртай хүмүүс даамаа тоглож явдаг, уулын дуртай хүмүүс ууландаа алдчих идэг, загсан дуртай хүмүүс нь загчдын хөлөв нээгээд загсандаа явдаг те яг адилхан гэсэн. За тэгэхээр хөлөвпөрөө аялагч нар нэгдсэн бол яг хөлөвпөрөө маш олон аялагч нар нэгдээд ямар үйлчлэг аваад байгаа вэ? Дуусны баазтай, хөрүүл аялалтай, такси үйлчлэгтэй, спа үйлчлэгтэй, арга хэмжээтэй энэ үзүүлбэрүүдийг бөөний үнээр аваад байгаа гэсэн. Яг бөөний үнээр гэхээр 600 мянган гэсэн тоон дээр оршдог. Бид өнөөдөр 600 мянган тоон дээр оршдог Америкийн нэгдсэн улсын компани танилцуулах шиг би танд. Монголын компани биш, Америкийн нэгдсэн улсын компани. Тэгэхээр энэ компани маань давуу тал нь юун дээр оршдог юм бэ гэдгийг дараа үзсэн. Тэр хэдүүл харъя. За дараагийн энэ компани маань Европын аялал жуулчлал ба Францын аялал жуулчлал ба нэгдсэн агаарын нэгдсэн холбоотой хамтарч ажилладаг учраас таныг аялах зам мөрийг чинь засаж өгдөг. За энэ нь юу хэлж ийнэ гэхээр хэдүүлээ визний асуудлыг шийдвэрлэхэд аялах нь ойлгомжтой юу? Ойлгомжтой. Тэгэхээр визний асуудлыг харахад нэмэр болно гэсэн. Дээрээс нь дахиад агаарын нэгдсэн холбоотой хамтарч ажиллаж байгаа учраас тикет мастер үйлчлэгээний байгууллага дээр орж иж та онгоцоо захиалах болгондоо ийш тийшээ явахгүйгээр утаснаас захиалдаг болсон гэсэн. Тэгэхээр энэ бол аяллын бизнесийг ондоо салбарт гаргаж ирж байгаа компани гэсэн үг.
одоо гүйцэтгэх байсан компанитай нэгдээ орж байгаа гэсэн. Тэгэхээр энд маань юу болж ийн гэхээр аяллахаа тийдтийг захиалга болгондоо боцоо авч байна. За өөрийн виза гэдэг нь өөрийн гэсэн карттай. За өөрийн гэсэн энэ болохоор лаг компани картууд одоо хүн болгон одоо захиалга авах бэлэн байдаг. Гэхдээ түншилсэн хүмүүс буюу гэрээ байгуулсан хүмүүс, мөнгө хадгалсан хүмүүс энэ болохоор лаг гэсэн карт хэрэглэх эрх нэгддэг. За энэ картын хувьд юу юм гэхээр юу илэрхийлдэг юм бэ гэхээр энэ доллар компани 600 гаруй мянган хүний хадгаламжийг банк ус санхүүгийн байгууллагч юм уу өсгөж байгаа шүү гэдгийг сануулж хэлж байгаа тань. Таны мөнгө бол өсөж байгаа шүү гэдгийг бас танд сануулж хэлж байгаа. Та мөнгө хадгалах болгонд мөнгө чинь хүүтэй танд өсөж орно гэдгийг бас сануулж байгаа гэсэн үг. За ингээд өөрийн гэсэн жижигхэн баримттай болчихлоо. Бараг бодох нь шүү тийм ээ хэвээ тий. За дараагийн утсан дээр. Дараагийн утсан дээр юу юм гэхээр ер нь амжилтыг ганцаараа хийж бүтээж байгаа юм байна. Ер нь амжилтыг ганцхан бол амжилт гаргаж ирсэн удаа нэг байхгүй юм байна. Тэгэхээр амжилтыг хамгийн хэдүүлээ бүтээгээр амжилтыг багаар бүтээдэг. Тэгэхээр энэ долгаар лайв монголчууд багаар аялж хэлсэн байна. Баг хамтлагаараа маш олуулаа аялж хэлсэн байна гэсэн үг. Тэгвэл энэ хүмүүс маань яг өөрийнхөө халааснаас мөнгө гаргаад өдөр шөнөгүй аялаад байгаа юм гэхээр үгүй. За энэ хүмүүс бол яаж юм гэхээр энэ долгаар компанитай шинэ хэллээ ихлүүлээд аялах мөнгө өмсөж эхэлж байгаа. Тэр нь $590 гэрээ байгуулдаг. Энэ гэрээ нь $590 тэр чигтэй гэрээндээ шаардлагагүй гэрээндээ зацуулдаггүй гэсэн үг. $590-оос өнөөдөр юу зацуулж байгаа юм гэдгийг дараа утсан дээр харъя. За дараагийн утсан дээр бол $490 нь бол таны мөнгө байсан байна гэж. Тэгэхээр $590 чинь $490 нь таны мөнгө байна шүү дээ. Тэгэхээр таны ямар мөнгө вэ гэхээр таны аялалдаа хэрэглэх мөнгө гэсэн үг. Таны өнөөдөр брендийн хувцснууд авахтаа хэрэглэх мөнгө гэсэн үг. Ингээд манайх бол Samsung парада Apple Coach гэсэн брэнд гэдэг бас ашигладаг. За $490 маргааш аялах мөнгө өгч юм тийм ээ. Маргааш байсан аяллаа захиалж авах мөнгө байж таарна тийм ээ. Тэгвэл $100 нь юу вэ? 1 жилийн гэрээний мөнгө. Нэг жил тантай гэрээ хийхэд $100 төлбөр гаргах гэсэн үг. Тэр $100 бол 590-с чинь 100 гараад 490 аялах мөнгөд чинь үлддэг юм байна. Тэгэхээр тэр $100-оор юу ашиглах вэ гэхээр 2 аппликейшн ашиглана. Тэрийг дараагийн хуудсан дээр харуулна. Тэгвэл 2 аппликейшн ашиглана гэж юм байна тийм. Нэг нь энэ дотор Live гэсэн аппликейшн байна. Энэ аппликейшн дээр болохоор цалингаа дээрээс нь одоо аялах мөнгө харна. Нөгөөд нь болохоор Travel гэсэн аппликейшн байдаг. Тэр аппликейшн дээр бүх үйлчлэг буюу 17 төрлийн үйлчлэг бидний 50% хэмжих дээр авдаг гэсэн. 50% хүртэл зарим нь 68% байдаг тийм. Зарим нь 30% байдаг шүү заяа. Тэгэхээр нөгөөд 50-д дээшээ доош байдаг шүү бас. За тэгэхээр хүн тавтай гэсэн. За дараагийн хуудсан дээр. Дараагийн хуудсан дээр юу вэ гэхээр танд $490-ын хадгаламж үүсээ $490-оор таныг аялаа гэж бол энэ бол дөөрэй гэсэн үг. $490 бол та хаашаач аялж чадахгүй гэсэн үг. $490 таны аялалд хийж өгөхгүй мөнгө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ямар шалтгаан байсан юм бэ гэхээр 27 эхлүүлэхэд $490 байсан гэж ойлгож байна. Ханзаа 27 эхлүүлэхэд $490. Тэгвэл нэг жилийн гэрээг $100 байгуулсан. Тэгвэл ямар гэрээ байгуулж байгаа гэхээр $490 дээр нэмэх нь $120 гэдэг тэнд бүрчиг 12 сар хийгэрэй гэсэн үг. 12 сар гэдэг нь сар болгонд $120 хийгээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нийлбэр нь $1930 буюу 6 сая төгрөг болж байгаа маа гэж. Тэгвэл өнөөдөр компани танд ашиг өгнө. Та ер нь бол банкнд мөнгө хадгалахаар банк бол мөнгө ч өсөж өгж байгаа. Гэхдээ банк бол мөнгө чинь бүтэн жил ашиглаж байгаа байхгүй юу? Ашиглаад танд өсгөж өгдөг. Тэгэхээр бид банкийг барьж өгдөг гэсэн үг. Тэгвэл одоо та өөрийгөө барьж чадах гэж. Тэгвэл танд компани ашиг өгнө. $490 нэмэх нь сар 120 хийгдэх компани 240 болж байна. Яг чи $430 хийлээ 860 мөнгө өсөж өгнө шүү дээ. Тэгэхээр өнөөдөр 400 дээр нэмэх нь 240 дахиад 12 сая өсөж өгөх. 12 сар өсөж өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр $370 буюу 12 сая төгрөг. За 6 сая төгрөг 12 сая төгрөг болгоод авчлаа. Жилийн дотор 6 сая төгрөг хадгалаад 12 сая төгрөг болгож авдаг банк байна уу? Байхгүй. Ямар ч арилжааны банк байхгүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр энд бол маш том өсөлт ирж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ 100% өсөлтөөр 6 сая 12 сая өссөн 100 өсөлт мөн энэ өсөлтөөр хайртай хүнээ аваа явуулж байна. Хайртай хүндээ сюрприз барих гэсэн үг байхгүй юу? 12 сая төгрөгтэй болсон. Тэгтээ та 10 сая аяллыг 6 сая аяллыг 4 сая манай компаниас авч чадах учраас 4 сая аялал 3 хүн аваа явуулаад гэсэн үг байна тийм ээ. За тэгэхээр өнөөдөр та хайртай хүмүүсээ бэлэг хийгээд хайртай хүмүүсээ аялуулж чадах нэ. Нөгөө ээжигээ аавыгаа аялуулах гэсэн. За нэг хайртай хүнээ аялуулах гэсэн. Хайртай хүнтэйгээ аялах гэсэн гэж бодож исэн бол одоо бодолч бодит болох юм тийм ээ. Бодит болох юм байна. За тэгвэл одоо нэг санал. Зарим бүр нөгөө хүртэй гэж нэрлэгдсэн хадгаламжаа цоцлох байх та. Цоцлох байх.
Тэгэхээр кодекс нь нэрлэгдсэн хадгаламжаа цусгах бол хадгаламж юу гэж хэлэх вэ? Банк хүүхгүй шүү гэж хэлсэн. Хүүхгүй шүү гэж хэлсэн. Жилийн өмнө цуцж байгаа юм чинь. Тэгэхээр жилийн өмнө цуцлахад хүүхгүй бид банкд ашиглуулсан уу? Ашиглуулчихлаа шүү дээ. Та 10 сар тэр банкд мөнгө хадгалуулаад ашиглуулчаад 10 сарын дараа мөнгө одоо аваад шинэ бизнесээ эхлүүлэх гэсэн чинь банк танд хүүхгүй нэ. Банк таныг ашиглуулчихлаа шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр банк бол бид ашигласаар л ирсэн. Тэгвэл өнөөдөр хэдүүлээ банкныхаа тэрийг хадгаламжийг яг цуцлаад энэ бизнесийг эхлүүлэх жилийн дараа яах вэ? 100 үсгэг. За тэгвэл нэг юм байна. Сар болгон хадгаламжаа цуцлсан эсвэл цалингийн зээл эсвэл аттришны зээл авсан тань дараа сар 430 мянга төгрөг нэмээ явах хэцүү байхгүй хэцүү. Тийм учраас сар болгон 430 мянга төгрөгийг хийхгүйгээр та жилийн дараа 10 сая төгрөгтэй болдог аргыг одоо би зааж өгч байна. Энэ бол арга. Энэ бол миний чадсан арга. Бусдын чадаж байгаа арга. Тэгэхээр энэ аргыг та бас чадна гэсэн үг. Арга маш арга. Та хажууд байгаа хайртай хүмүүстэй нийлээд хадгаламжаа нэгж чадах. Арга мууцтэй. Хайртай хүмүүстэй нийлээд аялаач гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр юу юм гэхээр миний хамгийн анхны хайртай хүмүүс аав маань гэсэн. Аавтайгаа нийлээд аав маань $590 хадгаламжтай нийгэд надад $80 цалин болсон. Дараагийн хүмүүс маань ээж байсан. Ээжтэйгээ хадгаламжаа нийгэд надад $160 цалин болсон. 80-80-гээд 2 удаа шүү чинь нэмсэн байгаа шүү манайхаа. $160-тай би болсон гэсэн. Энэ бол одоо халааслаа орох мөнгө ирэх гэж юм би. Би ихэд яасан? Халааслаа орохгүйгээр 100% ашигладаг мөнгө ирсэн шүү дээ. Хадгалаад. Тэгвэл одоо халааслаа ордог мөнгө явж шүү дээ, тийм ээ. Тэгэхдээ 2 хүнтэй би 7 хоногийн дотор ээж хоёртойгоо гэрээ хийгээд энэ компанид судалсан байсан учраас шууд гэрээ хийсэн. Шууд гэрээ хийсэн чинь надад $150 бэлгэлсэн. Ингээд би ерөөсөө яг ч $310 болчихж байгаа зү манайхаа. $310-ын цалин авчиж байгаа зү. За ингээд миний 3 дахь хүн бол цагдаагийн бэлтгэл уранда гасан дээр очиж ах уу байсан. Ах уу бол намайг үздэг надтай зүрх дардаг. Миний тэмцэл бол нэг 2 жил үзсэн. Миний шигтэн бишрэгч байсан. Ерөнхийдөө бол гадны орноос намайг үздэг байсан. За ингээд би бол маш олон тэмцэл хийж байсан тийм залуу байгаа гэсэн үг шүү. За тэгээд одоо $240 цалин авах отхон 3 дахь хүнтэйгээ гэрэлсэн чинь дахиад $80 орсон. Ингээд $240. $150-д $390 цалин авсан. За миний цалин бодож байгаа юм аа. $390. Энэ $390-ын цалинг би 24 цагийн дотор авсан. 24 цагаа. 24 цагаа өдрийн дотор. Тэгтэл та нар маань одоо юу бодох вэ гэдгийг эндээс гарч ирж байна. Юу бодох вэ гэдгээс. Тэгвэл юу юм гэхээр намайг 3 хүнтэй баг бүрдүүлсэн багийн ахлагч хийж компани хараад надад өдрөөр $4 цалин өгч ирсэн. 3 хүнтэй баг гэдэг нь 3 хүн би 30 хүний тухай 300 хүний тухай яриаг юм биш тийм ээ 3 хүний тухай л ярьсан юм чинь 3 хүнтэй баг бүрдүүлэнгүүт та багийн ахлагч болдог юм чинь тэр 3 хүний дагуулж аялалд явах хүн гэсэн үг байхгүй юу гэж. Тэгэнгүүт одоо тэр 3 хүнийг аваад дагуулж явах байгаа аялалд явах байгаа хүн учраас та 3 хүнтэй яаж гэрээ байгуулсан аргаа тэр 3-удаа зааж өгөх гээд компани намайг цалин хийж өгч чинь тийм ээ. Ингээд өдрийн $4 $30 өгчүүлээ сарын $120. Мөн сардаа $120 тогтмол цалин аваад байна гэсэн үг байхгүй юу? Тогтмол цалин. Гэхдээ энэ цалин маань нөгөө 3 маань гэрээгээ зөрчихгүй байгаа тохиолдолд. Эсвэл нөгөө 3 маань олон болж байгаа тохиолдолд надад орно гэсэн үг. За тэгвэл одоо яах вэ? Баяр бий гэж байна ш. Та 3 хүнтэй багтвал баяр. Тэгвэл өнөөдөр 6 сарын 25. Тэгэхээр 30 хүртэл бид хэд 5 хоног байна л да. 5 хоног. Хангалттай. Энэ 5 хоногт хэдүүлээ 3 хүнтэй баг бүрдүүлэх. $240 авах гэсэн тийм ээ. Дээрээс нь би юу вэ? $150 авах гэжтэй. Авах гэсэн шүү түрэн гарааны мөнгө. Ах нь ойлгомжтой байна. 5 хоног дотор 3 хүнтэй гэрээ байгуул түрэн гарааны 150 ах нь ойлгомжтой. За тэгвэл дээрээс нь компани $300 бэлгэлж чад. Компани $300. 5 хоног бол боломжтой. 5 хоногийн дотор хайртай 3 хүнтэйгээ гэрээ байгуулах боломжтой. Тэгэхээр 5 хоногийн дотор манайхан үр дүн нь юу вэ? $690-ын цалин таны данслоор боломж нэгдэж байна гэсэн. $690. Тэгвэл та ер нь хитэр хадгаламжаар нийлээ. 500. 590-с чинь 490 танд байгаа юу? Байгаа. Тэгэхээр 490 чинь хөрөнгөлтэй тэр гахаан дотор хитчих шүү дээ, тийм? 490. Дээрээс нь бүр $690-ын цалин авчихаар юу болчих юм аа? Гоё гоцтой. Энэ бол амжилт. Нөгөө хөрөнгөлсөн хүнээс давсан орлого болох боломж гэсэн. Тэгэхээр бидэд яагаад болов? Утас авах гэж бол зээл аваад лизинг аваад утас авчиад байгаа шүү дээ. Тэгэхээр бизнесээ өөрийнхөө төлөө эхлүүлэх гэж нэг удаа хөрөнгө оруулалт хийж болох нь өөрийнхөө төлөө өөртөө олох нь шүү дээ. Ингээ хөрөнгө оруулалтын төвөөрдөн $690 цалинтай. Гэтэ энэ цааш өсөө явна. За манайхаа өсөө явна. За зүг нь авч. За тэгээд дараагийн слайд авч. За энэ дараагийн слайд дээр энэ бол Камбодын баяр тахын
бизнес хийсэн миний амжилт. Би нэг сард гэрээ байгуулсан гэж сайн хэлсэн тийм. Нэг сард би 415 орн цалин авсан. Өнөөдрийн яг та тавьж байгаа санал шиг энэ боломж байсан би хэдийг авах байсан бэ? 712 авах байсан байна. $300 нэмэгдэж авах байсан байж тийм мөн үү? Мөн. Гэхдээ өнөөдөр би яг энэ боломж байгаагүй учраас $415 авсан. Тэгвэл та илүү боломжтой байна гэсэн үг мөн үү? За би ерөнхийдөө бол одоо өөрөө $4 цалин хөгжлөө. За сар болгон мэдээж $120,240 болж өсөх юм байна гэж амарсан. Ингээд нөгөө хийдгэл ажиллаа хийгээ явсан. Хийдэг ажиллаа хийгээ явж байгаад би энэ 2 сарын 27-28-нд энэ компанид ажиллахаар шийдээд ажиллаж эхэлсэн. Ингээд 2 өдрийн дотор $260. Тэгээ 3 сард $2,360-ын цалин авсан. Бүтэн ажилласан. Би шууд Тэнгис минутаа тэр уртад M5 гэдэг офс түрээслээд офстоо ор авч тавиад хонч эхэлсэн. Энэ компанид 24 цагийг зориулж ирсэн гэсэн. Ингээд 3 сарын 10-нд эндээс Вьетнам руу аялах гээд явхад миний баг 15 хүнтэй байсан. Вьетнамд очиход 4 хоногийн дотор би 4 хоногийн дотор дахиад 15-аар миний баг нэмэгдсэн. Ингээд 30 хүнтэй багийн ахлагч болж өнөөдөр миний цалин цугссан. Харин 3 сард ирээд 3 сарын 19-нд ирээд бусд вагоноос уугаад гэртээ ажиллаж би бол ажил дээр очиж ирсэн. Нөгөө шинэ 15 хүнтэйг танилцахаар ажилтнаа бүсээ гэсэн үг. Мөн үү? Намайг байхгүй хот гэрэлцсэн чи би танилцсан нэстэ очиж. Оо баярлалаа гэдэг хэлнэ нэстэ. Хэлнэ штэ. Ингээ яваад очсон. Очоод яг тэр өдрөө хүртэл 4 хүнтэй гэрэлж ийсэн. Тэгээ 4 сарын 4-нд Монголд 800 хүнтэй арга хэмжээ болгоод би бол тэн дээр 118 хүнтэй багийг бүрдүүлсэн ахлагчийн гигээс зогсож ийсэн. Миний өдрийн цалин $25, сарын цалин $750 болсон байсан. За тэгвэл одоо надад энд нэг үсэг байна. Нэг сард эхэлсэн миний бизнес 3 сард 100% өөрийгөө зарцуулсан бол 5 сард миний үдэн 31,680,000 төгрөгийн цалин авсан бол одоо 6 сар явж бол 20 сая авсан цалин аваад явж байна гэсэн. Болж байна уу? Гоо энэ 30 сая 20 сая яриад байна хөөе. Та бүхэн бодож үзээш. Дундчтай хөдөлтэй гэдэг. Бүр цалин гэж өсгөө хөдөө. Сарда 3 сая. 3 сая цалин авч юм. Хэцүү дээ. Гэтэ сарда 3 сая болоо. 10 сараар нь үүчтэй 36 сая. Жилийн дараа. Гэтэ та юу ч идэхгүй, юу ч өмсөхгүй, юу ч уухгүй, унаад суухгүй байхдаа 36 сая. Юу. Бид ямар ч цалин авч ирсэн жилийн дараа дансанд чи 36 сая байдгүй. Байхгүй шүү дээ, өрөө дуусчдаг үстэй. Яг л тэр хоёр хуваагдаж араас чи орж байгаа учраас бид өрөө дуусчдаг, зарцуулаад дуусчдаг гэсэн. Тэгвэл энэ бид сартаа энэ цалин авч байгаа учраас яаж ичхэд үлдэх нь ойлгомжтой тийм ээ? Үлдэх нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр аялаад байдаг гэсэн. Ингээд энэ компанид орсноос хойш би зөндөө аялсан. Заавал дараагийн энэ дэр юу гэж зорчид удал нислэг машин түрээс хүртэл манад байдаг. За бүрүү аялал одоо дээрэс нь онгоцтой аялал, хөдөлгөөнтэй аялал бүгдээр байдаг. Хоёр аппликейшн та ашигладаг гэж би түрүү ярьсан тийм. Тэрийг эдийн гэсэн аппликейшн M.Live гэсэн аппликейшн. M.Live гэсэн аппликейшн дээр бол цалин авдаг. Тэрийг аппликейшн дээр бол өнөөдөр бүх аяллаа үздэг. Тэр бол брэнд авдаг. Би энэ брэндийг хүртэл захиалсан. За тэрийг дараа нь яриа. За дараагийн үгсэн дээр. За энэ бол миний анхны Вьетнам аялал. За дараагийн энэ бол дараагийн Турк аялал. Турк аялалд бол би ээж автагаа явсан. Ээж автагаа Турк аялалд явж байгаа. Онгоцны бүлэг дээр очсон. Гэр бүлийн бодолд дээрээс нь ард нь Монгол наадам гэсэн бодолтой бид гараад явж байна. За Турк 4 сарын 23-нд очсон. За очсон би энэ хоёр том хүнтэй уулзсан. Энэ хоёр бол том хүн биш. Зөвхөн энэ M.Live компанид ажиллаад амьдралаа өөрчилж чадсан хоёр эрхэм байсан. Энэ эрхмийг актив гэдэг. Энэ эрхэм Facebook дээр 500,000 дагагчтай сурагч институт багш. Энэ эрхмийн сургалтанд онлайнаар суудаг гэсэн нэг банзарчийн уян гэдэг бид хэдийн коуч байгаа шүү дээ, тийм ээ? Банзарчийн уян гэдэг. Тэгэхээр энэ банзарчийн уян багш байна шүү дээ, тийм ээ? Гэтэл өөрөө багшийнхаа багштай очиж уулзах гэдэг бас таартай мэдрэмж үзсэн. Энэ компаниас тэр хүн болсон залуу гэсэн үг. Энэ компаниас тэр хүн цалин авсан залуу гэсэн үг. Нэг жилийн дотор энэ компани тэр хүн цалин өгдөг. Нөгөө залуу бол одоо энэ компаниас долларын саяхан болсон залуу байна. Долларын саяхан шүү манайхаар. Долларын саяхан маш их хэмжээний цалин ярьж байна. За дараагийн танилцуулж. За энэ бол одоо Туркид бол би ерөнхийлөгчийн клубт нь орсон байсан. 256 хүнтэй баг удирдаад зогсож ирсэн гэсэн үг. Тэгэхээр бол ерөнхийлөгчийн клубт нь орсон. Миний өдрийн цалин $40, сарын цалин 10 сая гарсан байсан гэсэн үг. За дараагийн танилцуулна. За энэ бол одоо Азийн дахиад саяны ерөнхийлөгчийн клубийнхаа баталгааг гаргаад тайзан дээр гарсан бол дахиад би тайзан дээр гарсан. Тэр нь Азтай би топ 100-ийн 3 дугаар байранд орсон $6,000 шагнуулсан гэсэн. Инхээр бүр 15 сая төгрөг мөрж ээж авдаг аялаад 21 сая шагнал авдаг гэсэн. Болж байгаа үстэй. За бол дараагийн хараа. Ээжтэйгээ сусаар чийж байлаа. Дахиад аялсан. Өө энэ аялаад байт юм байна өө. Аялж яхад мөнгө орно. Болно. Аялж яхад цалин орно.
Тэгээ боддоо тэгэхээр хүн аялахгүй байх уу? Ихэл одоо ингээд ороод гэрэн байгуулсан хүмүүс ингэдэг. Аялахгүй мөнгө авчихгүй. Аялахгүй худалдан авдаг гэж байна. Ихлээд. Надад одоо тэгж гисэн хүн бай. Тэгэхээр тэр 84 настай юм л дээ. Игч. Одоо миний бодлоор игчэд дуртай. Тэр хүнийг. Тэр хүн яг л нисгээс өглөө болгон миний офс дээр ирдэг байсан. Тэгсэн чинь хөөе 85 хүрээс намайг аялуулах байх юм. Баяртгаа явъя гэж өглөө болох байсан. Аялах гэж унсаа гэсэн үг. Цалин аваад унсаа гэсэн. Ингээд юмыг сая нэг солонгос явуулж ирсэн. Өчтөр солонгос зэрэгцэн ингээ манай офс дээр надад гарын бэлгээр өгөө зогсож дээ. Миний сэтгэл хөдөлс. Сэтгэл хөдөлс. Эхлээд бол дүүр хөвгтөн загнуулаад боо юм болно гэдэг. Хөвшин ядраа мадраааас яахад гэдэг юм ахад гэдэг загнуулаад тийм. Тэгээд ээж аав энэ аялалд ирэхэд чинь загнуулна яг гонжинж орш тийм. Үнэхээр үрдэн бол дараа нь гардаг гэсэн. За дараагийнх нь. Ээжлэгийн аялал явсан биш тийм. За манайд бол худалдан авалт хийж байна. Та өмнөдөө усаа авна, нүдний шилээ авна, утсаа авна, дураараа авах гэж байна шүү дээ. Samsung, Apple, Gucci гэсэн брэндээс бүгд байна биш тийм ээ. Дээрээс нь танд аялал хийцээ аялал гэж хийж асууж байна. Бүх орны аялал байгаа. Тэгэхээр дуртай үедээ дуртай цаг үедээ аяллаа жилийн өмнөөс төлөвлөд аялах хэрэгтэй. Яагаад жилийн өмнөөс гэж хэлчихвэ? Яагаад 6 сарын өмнөөс гэж хэлчихвэ гэхээр 6 сар доторх аяллууд 600 мянган хүн дэлхийд болж аялж байгаа учраас дуусчихдаг. Манайхан бол замбрааг аялдаг. Монгол орны аялал зарлагдсан 2026 оны 9 сарын 3-наас 7-ны хооронд Монгол орнд хүмүүс ирж аялахаар болсон. Тэр аялал бол хизээний дүүрсэн. Одоо аялагч нар л үдэж авах гэж байна шүү дээ. Ийм гоё биш дээ. Бид гадшаа аялаад байгаа нь гол биш шүү дээ. Монгол орондоо дахиад зуучдыг авч байгаа юм шүү дээ. Тэгвэл одоо сүүгээ тарга эдийг будаага морио хүмүүс мөнгө хийх юм дээ бид тийм ээ? Мөнгө байх юм шүү дээ. За дүүл дараагийнх нь. За ингээд брэнд ингээд хий нэг юм би брэнд цагаж үзсэн. Тэрүүл адвинчис ороод брэндээ цагаасан чинь тэр цаг одоо энэ бугуун цаг $994 үнэтэй бугуун цагийг би 64 хямдруудад $363 захиаж авсан. Намайг чэжүүдээ аялаад буцаад гэртээ ирэхэд миний цаг манай гэрт намайг хүлээжсэн. Гоё шүү дээ. Аялаа явж байхад нэг брэнд ирсэн намайг хүлээж штеп гэрт. За энэ тэр одоо бас амьдралын чинь дээштэй бас залуучуудаа манлайлаад байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Үгүй ч юм уу. За дараагийн хуудсан. Дараагийн хуудсан дээр бол одоо Монголд саяхан шиг намайг Турк яваад ирсний дараа ивент болсон. Тэр ивэнтэд дахиад хоёр дахь мэдээж хэрэг дахиад шатлал маань ахиж энэ компани амьдралын элчин сайд буюу энэ компаниас өдрийн өдөртөө $80, сардаа $2400 нийлбэр нэрээр 30 сая цалин авдаг болсон байна. За бүгд энэ $100 $100 ийм ирэх гэдэг нөгөө яндодоо хүнтэй гэдэгтэй адилхан бандэрчөө юм аа Монголд ирээд азтны шалгуулаад хоёр хүн шалгуулсан ч хоёрын нэг бий болж таардаг юм да. Тэгсэн чинь нөгөө орлогоо даа. Хөдөлмөрөө даа. Аз таардаг юм биш үү? Мөн үү? Тэр чинь 1000 гаруй хүнээс чинь надад таарад гэж аз дагж гин үү? Гү дагж шүү дээ. Миний билет юм байна. Тэгвэл одоо яах гэдэг вэ? 2026 оны 6 сарын 27 маш олон азтантай гэдэг шүү дээ. Очиж хэдийн ухсыг даа. Та хэдийн авах гэж байна. Ивент болох гэдэг байна ой Монголд. 6 сарын 27-нд 1500 хүнтэй ивент болох гэдэг. Тэр ивентэд оролцоор байх гэж тийм ээ. За дараагийн нь. Тэр ивент мань таарсан 10 мянга л шүү. За энэ дээр бол одоо юу вэ гэхээр LWR компани маань дэлхийн боломжийг монголчуудад өгч байгаа юм байна. Дэлхийн боломжийг монголчуудад мөн үү? Мөн шүү дээ. Дэлхийн аял зуучлалын компаниг монголчуудад өгөөд байгаа юм байна тест. Өгөө зогсохгүйгээр өнөөдөр энэ компани нийт олсон орлогын 55-аас дээш давсан орлогыг түнш гишүүдтэй олгодог. За нэг юм ойлгох мангаа. Арилжаа 8 худалдан авалт хийгээгүй байна тийм ээ. Орлогын 55%-ийг та авах гэдэг шүү дээ. Та энэ компани дэлхийн нийтээр олж байгаа орлогын 55%-ийг та булаацлах гэдэг нь юу вэ? Цаа чи Монс имийн сандаас бидэд орлогоо цэлтэн байдгаа Монс имийн санд бидэд орлого оруулж байгаа шүү. Цагийн орлого 300 сая авсан шүү. Тэгэхэд өнөөдөр юу яаж гэхээр энэ аяллалын бизнес маш их орлого өгөх талаар би ярьж байна тийм ээ. За дээрэс нь энэ үг чинь мөрөөдлөө зорилго болгох ярьж байна. За мөрөөдлөө зорилго болгох гэдэг бол зорилгоосоо битгий ухраа гэсэн үг. Зорилгоосоо битгий буцаараа гэсэн үг. Зорилго чинь өнөөдөр оюуны хөрөнгө оруулалт, сэтгэлгээний хөрөнгө оруулалт, санхүүгийн хөрөнгө оруулалт, багийн хөрөнгө оруулалтаас бүтнэ гэсэн үг. Энийг дахиад би хэлье. Энэ дөрвийг та хийж чадахгүй бол орлого чинь дагаж өсөхгүй гэсэн үг. Та өөртөө яг үнэндээ энэ дөрвөн хөрөнгө оруулалтыг заах хийгээд би таадаг уриалж байгаа шүү. За дараагийн хэлбэр. За дараагийн үсэн дээр бол LWR Life компани түнш гишүүдтэй 50%-ийн 55%-аас дээш орлогыг өгдөг гэсэн. За өгөө зогсохгүй бол компани өсөх тусам хэрэглэгч ашиг бүтнэ. Компани өсөх тусам гэдэг нь ганцхан Монголд өсөх гэдэг юм биш. Дэлхийн нийтээр компани өсөх тусам хэрэглэгч та ашиг бүтнэ гэсэн. Компани өсөх тусам бидэдийг урамшуулдаг. Бидэдийг бүр шагнадаг. Бидэдийг бүр илүү ихээр аяллыг гаргаж ирж хямдруулдаг гэсэн. Тэгэхээр компани өсөх тусам хэрэглэгч ашиг бүтнэ гэдэг нь компани олон түнштэй буюу сая давсан түнштэй болоход аяллаа баазыг бүр илүү их хямдарна гэсэн үг.
бид эдийн бодлон хийдэг дэлгүүр илүү их өргөжнө гэсэн үг. Ингэж хандах хэрэгтэй гэсэн үг байхгүй манай. За тэгэхээр одоо дараагийн слайд дээр харъя. За дараагийн слайд дээр бол та хэний төлөө ажиллах вэ гэдэг энэ асуултыг одоо тань тавь. Та хэний төлөө ажиллах вэ? Та өөрөө төлөө ажиллаж байгаа юу? Өөрөө төлөө яг шүү. Яг өөрөө төлөө ажиллаж байгаа хүмүүс харагдахгүй шүү дээ. Та хин нэгний төлөө ажилласаар ирсэн. Хин нэгний төлөө. Компани захирлын төлөө, корпорацийн төлөө, төрийн тэр бомтгуудын төлөө та ажилласан. Мөн үү? Мөн. Та хиний төлөө ажилласан бэ гэдгийг одоо өөрийнхөө төлөө хийж хэлдэг. Та итгэн ойлгомжтой шүү. Үнсгэн ойлгомжтой шүү. Тэр чи үе таны хэрэглээ шүү дээ. Тэрийг өөрийнхөө төлөө гэж яаж болохгүй. Өөрийнхөө төлөө ажилласан бол та эрүүл орчинд амьдрах байсан. Хүчин хүчирхийлгүй нийгэмд амьдрах байсан. Нийгэм чинь өнөөдөр таныг баяжуулах байсан. Гэхдээ нийгэм чинь таныг баяжуулах, нийгэм чинь таныг ядууруулж, нийгэм чинь таныг өртөө амьдруулж байгаа та өөрийнхөө төлөө ажиллах гэсэн үг. Энэ язарсан нийгэм авирагч нарын төлөө ажилласан гэсэн үг. Мөн үү? Мөн. Тэгэхээр та хэний төлөө ажиллах вэ? Энэ асуултыг харъя. Зөвхөн цалингаа нэмэгдүүлэхийн төлөө юу? Цалин нэмэгдээсэй гэж бодож сууж байна уу? Цалин нэмэгдэнэлтэй буцаад тархын ч юм болсон шүү. Махны ч юм болсон шүү. Үгүй. Цалин нэмэгдээд бол хизээш амьдрал дэвшлэх гэсэн үг. Буцаад худалдан авч байгаа худалдан авалтын үн өснө гэсэн үг. Яг бол цалин нэмэгдэхийн ирээд татвар нэмэгддэг. Татвар нэмэгдэхийн ирээд орж ирж байгаа үйлдвэрлэгч орны параметраар нэмэгддэг гэсэн үг. Мөн үү? Мөн. За эсвэл бусдын бизнесийг томруулахын төлөө юу? Асуудлуудаа өөрсдөө тавь. Бусдын бизнесийг томруулахын төлөө юу? Нэг корпорац баяжуулахын төлөө юу? Очирлыг баяжуулахын төлөө та төрнө гэж юу ийсэн? Маркс Габотрыг баяжуулахын төлөө та төрнө гэж юу ийсэн? Тэнд байгаа GM International гэдэг компани баяжуулахын төлөө та төрнө гэж юу ийсэн? Тэр зэрэг улс GM-ийг зараад гадшаа явсан буцаж ирэхдээ улсыг хурлын гишүүн болоод баахан тоглолт хийлээ шүү дээ. Ингээд бид хэнийг баяжуулахын төлөө юу хийх ёстой гэдгийг өөрсдөө бодсон байх ёстой гэсэн үг. Бодсон байна. За дээрээс нь эсвэл энэ хоёр бол буруу байна гэхээр зөв юм уу? Буруу байгаа гэдэг. Буруу. Тэгэхээр та яг юу хийх гэдэг нь бод манайхаа. Тэгвэл эсвэл өөрийн хэрэглээг орлого болгохгүй. Өөрийн хэрэглээг орлого болгохгүй. Мөн үү? Утас таны хэрэглээ мөн үү? Утсаа олдож явахдаа орлого үлднэ гэдэг чинь үйлдвэрээс нь захиалахаар орлого үлдэхгүй тань. Үлдэх баха. Үйлдвэрийн үнэ дангуун үнэ хоёр ондоо баха. Яагаад гэвэл энэ бол 4-5 удаа дамжлаад дамжиж ирээд тань зарж байгаа. Тэгвэл та үйлдвэрээс нь зарах нь хямдхан. Тэгэхээр тань мөнгө аялаа суралцаад орлогч үсэн. Тэгээд дүдэд юмбигээ суугаад идэх сонио. Урдаас хараа. Яах гэдэг нь мэдхгүй. Дүдээ юм гэж бодохыг заримдаа. Дүдээ юм гэж бодохоор бүр чанга ярмаар санагдаад хоолоос өгөх юм. Үй дүдээ биш чигмэг чи юм сонсоод бол дугар боо. Баах дүдээ хүнтэй суух гэж шиг заа. Тэгээд харин ингээд нэг яаж яриад юм. Хэрэг хийх бол хийгээд очоод хинээс дутхгүй хэрэг хийж байгаа юм чи бодож ирээ. Чимэр намайг тэгтгэх байгаа юм шүү гээ. Ихэд жоохон дуурч барьчих өөе. Жоохон эмоц өгчээ тавина. За дараагийн нь бодъё. 1 2 3 гэсэндээ оруулаад гэж байна. За бус компани ашиг гаан зохицуулдаг байдаг. Энэ статус байдаг тийм. Бус компани ашиг бол тийм. Тэгэхээр 40% ашиг тэр баг. За тэгээд үйл ажиллагааны зар 30% зар сурчлаа. За зар сурчлахаа бол хэвээр хэрэгтэй байна. Олонний танилын эсвэрийг худалдаж яваад та зар сурчлага хийгээд байна уу? Хийгээд байгаа үстэй. Сүүлдээ ихлээр бүгчүүд нь өстө олонний танил болоод ирэнгүүтээ бүгчүүд нь баг болдог гэдэг. Сүүлд нь одоо жүжигчт нь, дуучт нь устдаг гэлээ. Одоо бид хэд ч юм бол сурчлахаа тэр олонний танилуудыг харж амьдарч штэ үе. Тэр үедээ л амьсгалж штэ. Тэгээд тэр үед нь хоорондоо салаад ирэнгүүт нь хоорондоо салж уддаг юм баахан салаад байгаа. Бид тэр зөөлөж штэ. Салаад нийтээ сандлаар явдаг зөөлөж. Ингээд бид бол хин нэгний зар сурчлагын маркетингийн зөөлөж гэсэн үг. Тэрс энийг зөөлөх. Нийгэм бол яг ийм байна. Та юу үйлдэх нь түүний шиг дагтуурж байгаа гэсэн үг. Энийг би юу хэлж байгаа вэ? Энийг хэлж байгаа. Тэгэхээр хэдэн зуун мянгаараа та хэд аялаад ирвэл хэдэн зуун мянгаараа аялагч нар нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ компани сонссон бол ялс аялаарай манайхаа. Аялыг бидний хойшоо тавиарай. Зорилго гаргаад аялаарай. Аялал таныг дагаад бусдаа аялнаа л гэсэн үг. Ойлгож байна аа? Ойлгож байна. Тэгээд ийм компаниуд бол ер нь хэрэглэгч болно бид ихэд 10% зарцуулдаг. Олсон орлогын 10%-ийг 10% зарцуулж байгаа учраас та баяжихгүй байна. Та зээлтэй амьдарч байна. Та өртөө амьдарч байна. Тэгээд ингээд хэлээд байгаа чинь ажил хийх байх. Ажил хийж байгаа чинь. Ийм цалин өгдөгсөн юу гэж бид ажил хийх юм.
сонгоод үстэй. Би таныг тэр ажлыг сонгосон юм уу? Та өөрөө сонгож ажиллаа үстэй. Үгүй юм уу? Хин нэг таныг заавал ажиллаарай гэж хэлсэн юм уу? Үгүй бой. Та өөрөө сонгож ажилласан. Тэгээ буруугаа хүнд наахаа бай. Мөн үү? Мөн. Тэгвэл та энд орж 55% ашиг аваад ирэх гэсэн чинь наа чи мөнгө өгөх юм биш. Мөнгө авах юм биш. Тэгээд таны мөнгө би авах гэдэг юм. Параметр зарах гэдэг юм. Та өөрийнхөө төлөө өөрийнхөө мөнгийг хадгалж байгаа юм уу? Өөрийнхөө мөнгийг яг $590 хийж хадгалаад $490 үлдээд байгааг ойлгож байна уу? Таныг шууд аялаар л хийгээд байгаа юм. Тэр мөнгөн дээр жоох мөнгө нэмээд аялаар гэдэг юм. Заа юу? Яг маань $599 аялал зарлаа гэхэд $300 хадгаламжаасаа $299 нь өөрөөсөө гаргаад шууд манайч хэлсэн аялж болдог байхгүй. Тэгэхээр таныг аялж үзүүлж энэ бизнесийг хийгээрэй гэдэг. Тэгэхээр өнөөдөр яг энэ бизнесийн гол уг утгыг та нар сая ойлгосон уу? Ойлгосон байх чи найдаж чинь. Тэгээд найдаж байгаа бол өнөөдөр яг би та хэвдээ юу бий болгоод байгаа юу яриад байгаа юм гэхээр ерөөсөө манай ганцхан юм шүү дээ. Ганцхан юм баггүй. За энэ болохоор Lab гэдэг нэг компани байна тийм ээ. Энэ компани маань шүү дээ 2013 онд үүсгэн байгуулагдаад 2020 он хүртэл 100 мянгуудаа болоод энэ компани юу хийсэн гэхээр төлөвлөрөө зөвхөн европчуудыг аялуулсан. Европчууд яагаад аялдаг вэ гэхээр европчууд ч угсаа 18 нас хүрээд ажлын байранд гардаг. 35 хүрээд хангалттай мөнгө олчдаг. 45 хүртэл залуу үедээс заах сургадаг. 45-аас хойш машин оноод аялдаг гэдэг хүмүүс байхгүй юу? Энэ хүмүүсийн аяллаа маршрутуудыг гаргаад бүх юм бэлэн болгочихсон компани гэсэн. Тэгвэл энэ компани маань ковид дуусны дараа 2021 оноос 2025 онд Аз руу орж иржээ. 500 мянгуулаа болж гэж. Гэтэл нэг юм байна. Манайхаа 2021 оноос 2025 онд Аз руу орж ирсэн чинь яасан ковид дуусна жил үстэй. Өгчөд юм шиг санагдаад Азчууд аялж ирсэн байхгүй. Ажил аяа. Би ажил хийсэн юм байна. Аялах хэрэгтэй юм. Гэсэн чинь аялж ирсэн хүмүүс нь тэр хүмүүний цалин аваад Япон солонгосыг хөгжүүлээд Япон солонгосчууд битүү аялсан байна. Манай гэтэл монголчууд Япон солонгосчууд битүү харсан байна. Монголчууд Япон солонгосчууд битүү харлаад монголчууд бол юунд дээр баяжаагүй байна. 3 байрны өрчлөлт хийсэн байна. Зарим 3 байраа захиад 3 байраа хөлтүүлсэн байна. Зарим нь эрүүл мэндийн алдаад ирсэн байна. Хаана? Гадны нутагт. Ажилсны хандлага. Хөдөлмөрсний хандлага. Хүний нөлөөр өдөр шөнөгүй цагт барьж ажилсны төлөө 6-8 сая араас яваад залуу нас эрүүл мэнд хоёроо хүний нутагт дуусгаад ирсэн байна. Гэтэл хүний нутгийн хүмүүс болохоор сэргэлэн байдаг юм. Ажлаад улс орныхоо аяллаа бааз, аяллаа бизнесийг томруулад ирсэн байна. Ялмаа байна. Тэр үед Монгол төрч 3 байрандаа хийвдсэн эрүүл мэндээ үзүүлж эмнэлэг тогшсон. Эмнэлгийн алга. Зөв. Харин энэ компанид ажиллаад Япон солонгос хоёрын хооронд 11 хоног 12 хоногийн хөрөө зэйрээр илэрсэн байна. Тэгээ аль нь нутаг орондоо орлого өгөөд байна. Үй, аль нь өгөөд байгаа зү. Тэгэхээр одоо бид тоцроо бай. Одоо бид нөхөх хэрэгтэй. Нөхөхөд бид нутаг байгаа. Газар нутаг байгаа. Өсөлт байгаль байгаа. Нүүдэлчин атомны өв соёл байгаа. Дэлхийн нэг үзэхэд үлээж. Дэлхийн зурчдыг Монголд авч ирэхин төлөө хэдүүлээ нэгдэж ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр дэлхийн зурчид Монголд ирэхэд танд нэг бизнес, залуу хүмүүс бүр бизнесийн санаа авахгүй байна. Зурчид Монголд ирэх гэдэг шүү дээ. Төлгөр осон дээр Чингис хаан баахан хэмдүүлж ирээ зарлахад тавьдаг. Мөнгө. Зурггүй бодолхон дээр Чингис хааныхаа зургийг тавиад зарлахад мөнгө. Хөөе, та мөнгө хийж идэх талаар яриад байна. Тэгэхээр хэдүүлээ мөнгө хийж идэхээ. Тэгэхээр энэ бол маш амархан байгаа шүү. Би юу гэж хэлсэн? $590-аас $490 нь таны аяллаа мөнгө энэ дээр $120 нэмээд энийг 12 сараар үржүүлээд тэнцүү 6 сая төгрөгтэй халааснасаа гаргаад энийг $490 $240 болгож өсөж өгөөд 12 сараар үржүүлээд тэнцүү 12 сая төгрөгтэй болоорой гэж би таныг хэлье. Тэгвэл энийг яг үндэ энэ 120-ыг нэг ч удаа халааснасаа гаргахгүй та 12 сая төгрөгтэй байвал монголчууд хөрх мөнгөтэй болчих юм шиг би хараад байгаа байхгүй. Тэгвэл энэ 11-өөс нэгдээд хэлчихээ. Би эсгэдэг энэ 30 хүн биш 300 хүн биш 3 хүнтэй баг үүсгэсэн бол тусдаа дэмнээд хийж байгаа. Тусдаа дэмнээд хийж гэдэг чинь багаар ажиллаад байгаа юм. Тэгэхээр А гэдэг хүнтэй хамтарч ажиллаад $80, Б-тэй хамтарч ажиллаад $80, С-тэй хамтарч ажиллаад $80-ын цалин авсан бол нийлбэр дүнгээр $240 юм байна. $240-ын цалин авсан бол таны дөрөвдөг хүндээ мэдээд өгвөл цалин чинь шууд $100 болдог байхгүй манайхаа. Тэгвэл эндээс нэг юм байна. Эсвэдэг хүн нэг хүнтэйгээ гэрээ хийхэд эсмэн $80 авах уу? Аав. Та 100 авч байгаа учраас $420 нь таны. Тэгэхээр энэ цалин мөн байна уу? Мөн. Тэр учраас бусдын төлөө ажилладаг байгаа байхгүй юу? Нөгөө 3 хүнээ зүлэг. Нөгөө 3 хүндээ амжилт гаргахад нь тусал. Тэгэхээр яг ийм л
арга гаргачлаа гэж та хэд хурдан явна гэсэн. Тэгэхээр юу юм гэхээр энэ 1 2 3 гэдэг хүн чинь 1 2 3 гэдэг хүн чинь одоо ерөөсөө А гэдэг хүн чинь 1 2 3. Б чинь 4 5 6. 9 чинь 7 8 9 гэсэн хүнтэй бага бүрдүүлсэн та 100% бацуултаа гэсэн үг байхгүй юу? Дөрөвдөг нь хайх биш ээ. Дөрөвдөг нь хайх биш. АБС 3-а 3 хүнтэй бацуултаа 100% бацуултаа гэсэн үг. Ийм учраас би офсоо, тийм учраас хонж яж байгаа. Тэгвэл энэ 3 хүнтэй болоход юу юм гэхээр 3 3 9 юм байгаа зү. Таны 3-т нийлбэр хэд вэ? 12 юм байгаа зү. 12. Тэгвэл та 9 удаа $20 авах гэдэг юм бол зү. Тэгэхээр чинь $180 дахиад нэмэгдэхнээр авч гин үү? Авч штэ. Тэгэхээр 12 хүнтэй багтаа болгоо таныг юу юм гэхээр багийн ахлагч гэсэн өдөртөгч гэж компани хардаг байхгүй юу? Энэ хүн багийн өдөртөгч. Ингээд өдрийн цалин чинь $4 гэсэн $10, сарын цалин чинь $300 ч нэмэгдэнэ. $300 ч. За одоо нэг юм үз. $300 ч нэмэгдэнэ. Тэгэхээр 12 хүний баг чинь заавал таны таньдаг хүн биш юм биш. Нөгөө 3 хүний таньдаг хүмүүстэй уулзах гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр таны таньдаг биш нөгөө хүнийхээ таньдаг хүмүүсийг нөгөө хүнтэйгээ хамтдаа хайр гэсэн үг. Тэгэнгүүт эндээс нэг юм одоо ойлгох манайхаа. Нэг юм. Би ойлгох сая нэг хэлж байгаа. Юу ойлгох гэж хэлж байгаа вэ гэхээр таны таньдаг хүндээ мэдээлэл өгөхөөр таньдаг хүн нь итгэдэггүй маа. Харин та хамтдаа очиж мэдээлэл өгөхөөр таньдаг хүн нь итгэхгүй байхгүй юу? Ингээд хамтдаа явж мэдээлэл өгөх гэдэг. Хоёр хүн нэг хүнийг заавал ялдаг. Хоёр хүн нэг хүнийг заавал амжилтанд хүргэж чаддаг. Инхээр хоёулаа очиод нэг хүнд мэдээлэл өгөхөөр заавал ялна. Бид ч нэстэ амарчлахаар 3 найзаа цуглуулж байгаа. За та гурд би юм гэж хэлсэн. Амлаг баста. Дил балдуулж чадна шүү дээ. Нэг ганцаархан очиж 3 хүнтэй нийлээд юм ярьж байгаа та яг яарч чадаач. Нэг хөөд идэх гэж нөгөөд нь мууч чаддаг. Нөгөөд нь ихэвч нөгөөд нь мууч чаддаг. Ингээд таны амжилт зогсно гэсэн. Инхээр ерөөсөө энэ бол ерөөсөө дадал. Дээрээс нь бизнес байна. Инхээр ерөөсөө хэдүүлээ энийг бизнес гэж харах юм бол та энийг бизнес шиг. Энийг ажил гэж харах юм бол та үр дүн авна. Харин энийг та өнөөдөр байж байгаа нэг ирээд мөнгө хөрөнгөлүүлээ гэж харах юм бол жилийн дараа 10 сая төгрөгтэй бол аялна. Гэтэл нэг ч хүн шатал байсан гоо тийм. Нэг ч хүн шатал байсан шүү дээ. Ятгаад зүгээр байж байгаад ирээд аялсан хүн чинь 6 сая 10 сая төгрөг аялчлаа шүү дээ. Харин ажилласан, харин багаараа ажилласан хүмүүс хамгийн амжилтанд хүрч тийм ээ. Жишээ нь өнөөдөр яг энэ хүн суулж байгаа хүн сархан цалин одоо 100 тавчих шээ. Би бүр баярлалаа. Манай монголчууд хорсоод байдаггүй баярлалаа. Нэг хүний сарын цалин 100 сая авч яана гэдэг бол би 100 сая хүрэх цалинтай болох нь ойлгомжтой байна гэж ойлгох. Хурдан 100 сая хүрье гэж ажил нэмэгдээд байгаа юм шиг надад. Заас өдөр шөнөгүй ажилладаг гэж унтаж гэсэн. Өнөөдөр хүмүүстэй нэрээ яаран ингэж байгаа байхгүй. Тэгэхээр энд юу вэ гэхээр бид боломж байна. Тэгэхээр энэ боломжийн төлөө хамтдаа ажиллацгаая. Хамтдаа хичээцгээе. Энэ бол аян зуршлын бизнес. Монгол орнд аян зуршлын бизнес гэж та нэг төсөл нутагтай байх. Төсөл нутагтай аян зуршлын бизнесийг яаж хөгжүүлэх вэ талаар бодоод ирээс гараарай. Энэ ажлыг хийж хэрхэн их хэмжээний цалин авах вэ талаар бодоод гараарай гэж хэлж байна. Зөв бодож байна. За асуух юм байна уу? Асуух.